Тэгэхээр энэ оюу толгойн бүлэг орд анханасаа бидэнтэй хамаатай учраас та бүхэнд ингээд ойлгох зөх гэж байгаа. Яг гэвэл саяхан ингээд сонсгол боллоо. Тэрэн дээр одоо Батнаа Иремдэл одоо их сайхан сонсгол хийлээ шүү дээ. Хүмүүс маш сайн мэдээлэл авлаа. Нууцлагдаад байсан олон мэдээлэл ил боллоо. Энэ бүхэн ч бүх юм тодорхой болж байна. Миний хувьд ч гэсэн бас бүрхэг байсан юмнууд тод боллоо. Тэг яг нөгөө занглаа тайлагдлаа гэдэг шиг тий. Жишээ нь өмнөх лайв дээрээ би хэлжсэн. За 2012 онд оюутлагын гэрээг унгая тий. Ингээд унгая лицензийн бүр хүчингү болгоё гэд Г2 сайд руу 12 сарын 28-нд ярихад Г2 сайд одоо хүлээж болоогүй шүү. Цагийг би хэлье гэд уул уурхаан сайд Г2-ыг тэгээд хэлсэн. Тэгээд дараа нэг 7 хоногийн дараа гэхэд чанган шоронд хийцэн гэсэн шүү дээ. Тэгээд чанган шоронд ялаа идлээд гараад ирсэн. Тэгэхээр одоо бодоход тэр Г2 сайдын төрлийн зөв байж би ч ялаа идлээ гараад ирсэн. Одоо ч яг цаг нь болж байгаа юм байна гэж үзээд би энэ лайв хийж байгаа шүү. Ягаад гэвэл одоо бол ерөнхийдөө оюутлогын бүтээн байгуулалт бүх юм дууссан гэж байгаа шүү дээ. Сонсголоор бүх юм ерөнхийдөө ил болсон тий. Бүх хүмүүс мэдлэгтэй байгаа. Тэгээд энэ анханаас нь энэ оюутлогын бүлэг орд яаж эхэлсэн бэ гэдгийг та бүхэнд ингээд тайлбарлах гэж байна. Одоо энэ маш чухал лайв. Ерөөс оюутлогын бүлэг ордын талаар хамгийн чухал лайвыг яг бодит үнийн лайвыг одоо эхлэх гэж байгаа байхгүй юу? За ингээд оюутлогын бүлэг ордыг одоо ингээд эхлэхийн өмнө энэ бол манай аавтай тун их холбоотой. За манай аав бол одоо ингээд яг та бүхэнд аавынхаа талаар ярихдаа 39 оны тэгээ нөгөө Японы халах голын дайнд бол одоо тагнуул хийжсэн манай аав Манжгаа улсад 45 оны дайны сөнөөгч онгоцны нисгэгч тий байсан ийм хүн. Тэгэхдээ хамгийн чухал мэрэгжлийн би ерөөсөө ярьдгүй байсан. Яасан гэхээр манай аав чи өөрөө одоо геолог мэрэгжил эзэмшээд хийжсэн. Ялангуяа тэр одоо өмнө говь Дорногов аймгийн нутгаар тий усны хайгуул Оростой хийжсэн байхгүй юу? Усны хайгуулын ажил. Одоо тэр дайн болоод болохоор тэр дайн лугаа оролцчихно. Тагнуул юм уу нисгчээр. Бусад үед нь одоо усны хайгуул хийгээд нь шүү дээ. Тэгээд энэ хийж явах хугацаанд яагаад тэгэхээр говьд чинь тэр өмнө говьд ялангуяа тэр манай аав чинь Дорногов аймгийн Улаанбаатар одоо сум буюу одоо энэ нөгөө юу гэдэг байгаа шүү дээ нөгөө ураны яг тэр нутгийн хүн байхгүй юу? Уугуул нутг нь. Тэгэхээр яг энэ хаваар болоод өмнө говийн нутгуудаар ингээд худаг ингээд өрөмдөөд нь шүү дээ. Нөгөө усжуулт хөдөө аж ахуйн тэр нэг техникумын тэр усны анги төгссөн байхгүй геологи. Тэгээд Оросуудтай өрөмдөөд байтал маш их тийм халуун ядарч нэг сайхан худаг гардаг. Тэгээ нэг хөрсний шинжилгээнд явуулаад эргээд ирэхлээрээ бол ашиглахыг хориглцдаг. Тэгээд бүр ингээд гайхаад тий бүр олон удаа гэж байгаа. Тэгээд бүр гайхаад нөгөө Оросуудаас асуусан чинь үгүй энэ өшт ингээд өнгөт металлын маш их агуулгатай байгаад байна. Энэ болохгүй тий алт малт гэдэг энэ ч одоо ингээд ийм минус гаргаж ингэж болохгүй энэ стратегийн одоо болохгүй зүйл гэдэг. За тэгээд яасан гэхлээр тэгээд өнгөрчихөж байгаа. За юу. Дараа нь манай аав чинь 1998 онд нас орсон байхгүй юу. Тэгэхэд нас орохоосаа 4 сарын өмнө гинтхэн одоо ингээд намар тий юу одоо нутаг явъя би чамд юм үзүүлье гэд болдгоо бүр нэлээ нэг 10 сар гарцсан байсан юм. Гэхдээ одоо тэр 8 9 сард явъя гэдэг та өөрөө явахгүйсэн. Одоо ингээд оройтчлаа штэ гэсэн чинь үгүй одоо ерөөсөө явах хэрэгтэй байна гэд тэгээд энэ өмнө говийн энэ нутаг руу ч дагуулж авсан байхгүй. Өмнө говьд орон говийн одоо тэр тухайн үед худаг ухж байхад маш их илэрстэй байсан газруудыг надад нэгсэндээ загчээ штэ. За энэ бол маш их тийм том баялаг байгаа гэж үзсэн Оросууд тэр тухайн үед. Л одоо 30 40 оны юм яриад нь штэ.
Энд бол маш их тийм баялаг орд байгаа юм байна гэд. За тэгээд миний хувьд яасан гэхлээр ирээд тэгээд нэг 3-4 сарын болоод аав нас орцсон. Гинт л зүгээр ерөөсөө зүгээр яаж байгаа л зүрхэн зогссон. За тэгээд би чинь нөгөө тэр газар руу экспедиц гаргасан. Геологи. За экспедиц нь болохоор за энэ хүн байна. Та бүхэнд харуулж байна. Энэ одоо ядмаа гэдэг геолог. Одоо Эрдэнэт үйлдвэрийн тэ одоо геолог хүн. Эрдэнэтийн одоо геолог. За энэ хүний яагаад энэ хүн байна гэхэлэр нөгөө инхтер ч өөрөө Эрдэнэтэд ажиллаж байсан манай инхтер. Тэгээд Эрдэнэтээс нэг хэд хэдэн авчирсан. Одоо энэ Батуйг байна. Батуйг гэж хүн байгаа энэ ядмаа. За энэ хүнийг болохоор Эрдэнэтийн үйлдвэр нөгөө Сэлэнгэд ийм том алтны орд нээсээ уурхаа. Тэ? Тэгээд энэ хүний чи яг энэ тахта, баавгаан тахта ингээд хайчдаг. Нисдэг тэргээр аваачаал. Тэгээд надад ярьсан байхгүй. Намайг чи ингээд бүр ингээд салтаа цас руу нисдэг тэргээр ингээд нэг буутаа хайчин. Тэгээд би хөвчөд чи өвлждөг байлаа гэд тэ. Тэгээд тэр ордыг нээсэн юм а гэж ярьсан. За тэгээд энэ хүнийг тэ би чинь тэр экспедиц гаргаад судалгааны өмнө говь руу явуулж байгаа. Өмнө говийн нутагт очиод нөгөө нэг аавын зааж өгсөн нэг юм 3 сум дамнсан ийм нутаг байгаа байхгүй юу? Тэгээд тэр нутгийг ингээд хайгуул геолог хийлгээд эн чинь бүр газар дээр нь очиод уншин байгалыг. За алт гэд мэдээж өнгөт металл гэдэг чинь биш үү? Би сүүлийн онд гаргасан байгаа шүү дээ. Энд бол ингээд халуун мааг нь урсж байсан байгаа. Хөлдөг мөстөлт болж байсан байх хэвээр. Тэгжээж тэр алт малт зэсч үүсэх байхгүй юу? Тэр нөгөө температураас шорооноос үүсдэг гэж өмнөх лавь дээр хэлээдсэн шүү. Яг тэрийг чинь ярьдаг байхгүй юу? За тэрдний галуу тэр одоо юу галуу юу үлсэн тийм юм одоо мөслөг болсон гэд. Тэгээд энэ хүн чинь нөгөө мэрэгжлийн ерөөсөө энэ автомобилыг талигач энэ хүнийг Эрдэнэтийн захил маш сайн бэлдсэн байгаа. Тэгээ энэ хүнийг тавьсаа. Тэгээд нөгөө аавын зааж өгсөн газар руу тавьж штэ. За тэгээд тэр газрыг одоо координат яг энэ гарсан дээр нь хэлчихье. За энэ автомобил гэдэг хүн бол энэ хүнийг ингээ бэлдсэ. Дараа нь болохоор энэ одоо өрмийн доктор одоо бүр өрөмдлөгийн Батуйг гэдэг. Одоо Анаад банкнд байж байгаа сүүлд нь оюутлогод байж байгаа тэтгэвртэй гарсан одоо отгон бэлгийн докторийн ажлын удирдагч тэ энэ мондөг хүн багхгүй юу? Одоо Америкт төгссөн. За энэ хоёрыг л одоо ингээд тэгэл би чинь яаж байгаа шүү дээ. Ингээд дайчилж шүү дээ өөргүйгээр. Ингээд зураг газрын зураг дээр ингээд яриад тэ газар дээр нь одоо экспедиц маань ажиллаад тэгээд энэ зургийг энэ газрыг авсан. За газрыг харагч. За энэ чи одоо 1998 оны юм яриад шүү дээ. Тэндээс эхэлсэн юм. Тэгээд саяын геологч маань юу гэсэн гэхлээр ерөөсөө ийшээ 22 км. За ийшээ ингээд 60 км энэ газрыг бол ерөөсөө авах хэрэгтэй байна гэсэн. Газар дээр нь үзэж ингээд дараа нь наривчлсан хайгуул руу орох хэрэгтэй юм байна. Яг энэ дотор бол маш их юм байна гэсэн төвлөлт гаргасан байхгүй юу? Наад гэсэн. За тэгэхээр энэ хүний чинь би банкч аж ахуйг ажиллагаа явуулж болохгүй шүү дээ. Тэгээд яг Мянганбаяртай дэлхийд хамтарсан чинь Мянганбаяр руу явуулж байгаа. За энэ газрыг авах хэрэгтэй байна. Энд бол их чухал юм байна. Энийг хийж явах чи бид нар чи олон уутгээд үйлдвэртэй шүү дээ бас. Хоногт 5-6 кг алт гаргадаг. За тэрийг дараа нь энд ярина явцын донд. За ингээд энэ газрыг авсан. Энэ 2 лицензээр 2 хаваагдан энэ. За энд бол энэ яг энэ Фридландын дараа авсан байна. Яг тэгвэл Фридланд энийг авчингууд сандраад авсан байхгүй юу? За болохаа байлаа гэдэг. Энэ чинь нэг гэртээ тэргүй энэ чинь сургаар энэ чинь ингээд тэр чинь сонирхол татсан юм байхгүй юу? Ерөөсө хэн ч оцсон. Мэргэжлийн геологч хүн хэн ч оцсон. Энд бол нэг л маш их агуулгатай газар байна. Одоо бид нар чинь шүү дээ энд ингээд зэрэг бас оюут толгой гэдэг энд ингээд хийгээд шүү дээ. Тэгэхэд зэрэгцээ завханд оюут там гэж үүдээ.
Тэлмэн суманд. Тэнд бас их том хайгуул хийгээд байгаа байхгүй юу? Тэрийг бас сая тэр ядмаа чинь ингээд бас илэрүүлсэн байхгүй юу? Оюутам гэдэг. Тэгээд хоёр газар ингээд наривчилсан хайгуул хийгээд байгаа байхгүй юу? Геофизикийн тэрийгээд. За тэгээд ингээд тавиад энийг одоо нөгөө Монгол газар яг энэ чинь Монгол газар дээр ч биш зүгээр нөгөө нэг хов хүний нэр дээр тэгтээ Монгол газар нөгөө аж ахуй нэгжинд тэгээ явчихж байгаа байхгүй юу? Тэгэл тэр эн чинь явсаар байгаа л тэр антрагол оюутлага болчиход байгаа байхгүй юу? Тэгэн гутал Фридландын газар бол энэ ингээд 4 км тий. За ингээд 3.5 км. Ийм биш үү? Гэтэл энэ газар Анод банкны мэдэлд байгаад байна тий. Ягаад гэвэл яг хоо ингээд антрагол энэ тэргээл тэр аж ахуй нэгж яриад байгаа ч гэсэн санхүүгийн хувьд Анод банк чинь тэр Монгол газрын цалингийн төвчлөг нь шүү дээ. Зардлуудын. Мянган баяр чинь баг бүх юм ингээ бариулчихсан санхүүгийн хувьд. Яагаад мянган баяраа гэхэл бид нар чинь эртнээс ажиллаж байсан. Бүр хуваарь эрхлэх аж ахуй байж байгаа дараа нь компани болоод банк боллоо бид нар бол ингээ ажиллаж байсан. Мянган баяр бол ер нь хэр баргийн юм алдчихгүй тийм чадварлаг байсан байхгүй бусдаасаа илүү хэр баргийн дээрэмд үлчихгүй. Тийм учраас бид нар чинь ингээ хийж шít. За ингээд энэ 2004 он гэтэл яг ийм байсан биш ингээд ийм. За тэгээд энэ нөгөө өрөмдөд эндээс юм гарч байгаа маа. Тэгэхээр чи энэ ч одоо ингээд энэ газрыг сонирх шít. Одоо эн чинь зөвхөн ил уурхаа. Одоо баг олзуурлаа дуусаа байл бидэ тий. Ийм л ил уурхаа. Тэгээд нөгөө жинхэнэ орд чи ингээд нөгөө манай газар руу орж байгаа байхгүй юу? Манай газар руу оронгууд асуудал үүсч эхэлж байгаа байхгүй юм чинь. За ерөөсөө энэ шүү дээ. Энэ бүх энэ баялагын бараг 10% л ахаад байна тий. Энд ил уурхаа байна. Гэтэл яг нөгөө Хуугаад аймд гэдэг чинь нөгөө тийм юу шүү дээ. Хүний нэр шүү дээ. Тэр нөгөө хүний геологч гэсэн. Тухайн үед тэр хүнтэй бид нар ч ингээл бас уулзаад яриад нэг гэсэн үг шүү дээ. Одоо энэ өрмийн нөгөө доктор биш манайч чинь бас өрм мэддэг тий. За ингээд ийм байж хагаад за энэ лөө чинь биш дээ. Тэгээ явж хагаад юу орж ирж байгаа маа. Одоо нөгөө Goldman Sachs банк тий. Энэ газар чинь аяндаа нөгөө банк руу чинь дарамт орж ирж байгаа шүү дээ чинь. Энэ лиценз одоо ийш зар өг тий. Тэгэхгүй л банкны чинь лицензийг хураана. Нэгс төв банк. Энд чинь нөгөө олон улсын валютын сан, дэлхийн банк тий. Тэрний шахалт орж ирж байгаа байхгүй юу? Энд чинь асар том эрх ашиг байгаа даахгүй. Энийн чинь зан бүхэл бүтэн Америкийн 1 номерын банк тий. Тэгээд дээр нь энэ KPMG. За ингээд энэ KPMG-ийн талаар ярил л да. За энд дэш оюутлогоо дээр KPMG аудит хийсэн. Энэ аудитгүй бол эн чинь бас ингээд гэрээ байгуулахгүй шүү дээ. Цаашаа явахгүй. Тэгэхээр KPMG-ийн аудитыг л яриа та нарцаа юу. Энэ шүү дээ ингээд эндээс бүх юм. За KPMG бүх том банкудад тийм том одоо энэгээр аудит хийлгсэн банк болон томоохон аж ахуй нэгжүүдийн одоо санхүүгийн тайлан дэлхийд хүлээн зөвшөөрнө. Тэгээд дэлхийд хүлээн зөвшөөрөх тулд энэгээр хийлэгдээ. Манай банк ч гэсэн энэгээр хийлгэжсэн. За энэ ямар үнэтэй бүхэл бүтэн банкнд хийхэд байна шүү дээ. За нэг $30,000 энэ хөлсөн те $30,000 та нар ойролцоош ингээ бодчоор тэр орчимд аудит хийн банкнд. Гэтэл оюу толгойхыг $5 сая хийсэн. За ингээд яахлаарэ $5 сая хийд ингээд асуудал хэлж байгаа байхгүй юм чинь. Энд чинь ерөөсөө ингээд бүх юмаа бид нар чинь ингээд алдчихад тэгээд энэ $5 сая хийсэн. Дээр нь Goldman Sachs банк энэ цаана нь одоо ингээд сонирхол нь эхэлсэн оролцоод явцсан байгаа. Яг энэ бол Goldman Sachs-ийн ерөөс учир нь олохгүйсэн саяын юун дээрээс сая мэдсэн л дээ. Бүх би нэг занглаа тайлагдлаа гэдэг чинь хамгийн цаад эзэн Goldman Sachs байсан биш үү? Тэгвэл одоо аргагүй шүү дээ, тий? Goldman Sachs Америкийн 1 номерын том банк. Дэлхийн 1 номерын том банк шүү дээ. Дэлхийн 1 номерын том банкны эрх ашиг энэ оюу толгой төсөл рүү орцсон байхад мó
Анод банк бол үндэ инээдвэтэй байгаа байхгүй юу. Тэгээд энэний түүхийг яри. Үнэн янзын түүхий. За тэр KPMG-ийг ч мөрдөж байгаа. За тэр нөгөө юуны дүнэлт гаргачаад байна шүү дээ. Аудит. За Нидерландд төв нь байгаа. За эндээс тодруулж байгаа. За нөгөө Америкийн байгаа Нью-Йоркийн салбар гэдэг ингээд тэр чинь нөгөө тодорхойлтыг асуугаад байна шүү дээ. Энэ хаанаас гаргасан бэ танаа гэл. Энэ салбар гэж байгаа. Тэгээ энэ салбар дээр нь очингуутал Сан Францискод байгаа салбар гэж байгаа. За юу. Сан Францискогоос нь асуухлаар эргээд тойроод дэлхийг тойроод Японд салбар. Японоос нь очиад асуухлаар Хятад салбар тий. Хятад дахь салбраас нь очиад асуухлаар энэ чинь ингээ салбарын салбар болоо яваад шүү дээ. Сингапур. Сингапуроос очиад асуухлаар татан богдсон тэр нь салбар нь. Тэгээ яагаад ингэж татан богдчихдээ гэхлээр тэр аудитын дүгнэлтийг гаргах гэж заа юу. Нэг тэтгэврийн өвгөнд ийм олон дамжсан салбарын эрх өгөөд энэ чинь дутуу байгаа шүү бас. Би довчилчж байгаа. Ингээд нэг өвгөнд эрх болголоо. За ийм аудитын эрх пад. Тэгээд нөгөө хүн чинь аудитын ийм нотлогоо дүгнэлт гаргаж өгөн гутал олон улсын юм шүү дээ. Аудитын дүгнэлт гаргаж өгөн гутлаа компаниа татан болгочдөг. Тэр хүсээ. Тэгээд $5 сая авчихна. Тэгэл гүцээ нөгөө аудитын дүгнэлт нэг ганцхан өгүүлбэр. Тэгэл болоо. Тэгэхээр энэ том оюутлагын санхүүгийн лөөрөд эхлээд бүр дэлхийн 1 номер KPMG оролцож шүү дээ. Санхүүгийн залилаг энэ бол. За эхний юм ингээ явчихсан. За юу. За Goldman Sachs болохоор яасан гэхлээр сая ингээ сонсгол дээр ярьлаа шүү дээ. Хараа. Энэ Goldman Sachs банк эднэрт анханасаа оролцоод тэгээд яасан гэхлээр 700 сая ашиг хийсэн гэж байгаа шүү дээ. Хаана? Энэ тэрвш тав хэлж шүү дээ, тий. Ийм одоо 12 онд ингээд 700 орчим сая долларын ашиг олсон. Би хэлээгүй шүү. Энэ юм сонсч байсан би. Одоо ингээд энэ чинь ингээд яаж шүү дээ. Энэ ажиллаж шүү дээ. Энэ бол нөгөө банк тий банк ингээд ашиг олохын төлөө ажилладаг. Энэ дээр бол ашиг л олж байгаа. Мэдээж ингээд яад нэг 100 сая ч юм уу долларт хувьцаа авангуутлаа пад өсгөж өгөөд хөрөнгөний бирж дээр нэг гэрээ хийлгээл өсгөөл дараа нь эн чинь ингээд 7 дахин ч юм уу нуглаад мөнгө авчиж штэ. Банк бол энийг тэртээ зүг хийдэг. Энд тоглуулж байгаа нь манай л алдаа байхгүй юу? Тэ? Эн чинь нэг энэ Goldman Sachs банкыг буруутгаж байгаа юм байхгүй. Ягаад гэвэл энэний төлөө ийм л юм хийдэг эднэр. Ингэж эдний цаад эзэд нь вэ штэ. Одоо Фридланд байна уу? Одоо тэр Канад байгаа тэр энэ Антрагол тэр гэдэг штэ. Энэ чинь ингээд Оросоос Канад руу очсон жүүдүүд штэ еврейчүүл гэсэн. Зүгээр л тийм хэсэг хүмүүсийн цагаачдын тоглолт байхгүй юу? Энд чинь ингээд нийлцсэн нэг багаараа тоглож штэ. Тэгээ ануудыг чинь ингээд шахаж агаад унагчиж чинь тий. Ингээд авчиж чинь. Тэгээ аван гутлаа энэ чинь ингээд ийм махинаас хийчих чинь. За тэгэхээр за энд дээ штэ. Энд хамгийн гол нь энэ үйлдэл хийхийн тулд манай засаг оролцож байгаа байхгүй юу? Засгийн газар тий. Одоо их хурл төр засаг бүгд энд оролцож байгаа. За тэгэхээр дараагийн юу гэдэг бол за энд юм боллоо. За ингэхлээр бид нар чинь болохоор энэ олон уут гэдэг өмнө урт байгаа. Манлаваас өмнө. За энэ олон уутын энэ дээр үйлдвэр бий. Үндсэн ордын химийн үйлдвэр хоёрт нь орох улсад Эрдэнэтийн дараа орж ирсэн шүүгээр. Энэний захирал нь Оюнбат гээд Монгол улсын их сургуулийн химийн анги төгссөн эмэгтэй. Маш сайн ажиллаж ирсэн юм. Өдөрт 5-6 кг алт. За юу. Ингээд хэвээ явж исэн
үйлдвэрлэл үндсэн ордын. Одоо ийм химийн үйлдвэр байгуулсан гэдэг нь шүү дээ. Бид шантгаан гэх чинь химийн үйлдвэр. Тэгээд эн чинь нэг уусах аргаар алт олзуурлаж ирсэн. Энэ анод байгуулсан. Анод банк байгуулсан. Энийг дахин хэлэхэд энэ цэвэр анод банкны мөнгөөр Монгол газар Мянган-Баяр байгуулсан энийг. За энэ дээр чи ингээд явж байтал за нөгөө оюут толгоон асуудал ингээд гэрээ хийгдэх чинь шүү дээ. За тэгээд яг уу ингээд янз бүрийн шалтгаанаар ингээд ерөнхий сайд баяр байсан тий. За ингээд баримтлаад хийлээ тий. Банкыг өстө 3 сарын хугацаа өгсөй хуулаараа. Гэтэл бид нар тийш дээ нэг өдрийн хугацаа өгөөгүй. Гинт баримтлал хийцэн. Тэр улс төр орсон ингэсэн. Дараа нь би ингээд хоригдж жагаад гараад ирсэн. 6 сарын дараа элбэг дэрж ерөнхийлөгч болоод энх хоёр ялагдаад элбэг дэрж ерөнхийлөгч болоод буюу үлдсэн. Биднийг гаргасан. Гаргаж ирээд би хэн дээр очисон. Нөгөө Мянган-Баяр дээр очив шүү дээ. Мянган-Баяраа нөгөө олоо юу болоо яачаа гэдэг. Сураг сонсч шүү дээ. Тэгсэн чим Мянган-Баяр над юу гэсэн гэхээр даваа би гар үсэх зураагүй шүү. Баяр бол ацуу байхгүй гэсэн баггүй олоо бат. Тэр ямар учиртай гэхээр Goldman Sachs банкнаас 50 саяын зээлийн эрх бид нар байхдаа авсан баггүй юу. Тэгээд тэр барьцаанд тэр юугаа тавьсан гэсэн үг шүү дээ. Лиценз. Goldman Sachs-ийн Хонконг дахь салбарт тий барьцаанд тавьсан тэрнээс 30 сая долларыг аваад ашиглаад 28 саяын төлцсөн байсан. 2 сая доллар дутуу Goldman Sachs. Гэтэл гинтхэн энэ хүн эзэн болцсон байсан. Батгүй бол миний мэдх махны ченж л байсан. Махны ченж хүн гинтхэн биш шүү дээ. Тэр одоо сая зураг гаргадаа өөр ингээд ийм том энэ асар их ажил хийсэн байгаа. Хөрс болтон болтос ингээд 100 м шүү дээ. Тэгээд ийм хөрсөлт туулсан ийм том уурхаа дотроо 100 тонны нөөцтэй гэдэг байгаа тий 100 тонн алтны нөөцтэй гэж тоолсон. Энэ чинь Goldman Sachs ч хоосон мөнгө өгөхгүй шүү дээ. Энд чинь аудит хийлгээд өрөм тавиулаад 50 сая за нэг жилд 100 гаруй сая доллар олох юм байна. Тэгэхэд эдний 50 сая долларын зээл өгөхөд асуудалгүй гэдээ өгсөн хэрэг шүү дээ тэр чинь. Гэтэл энэнийг яасан бэ гэхээр эзэн энэ болцсон байсан. Тэгээ би өөр гайхаад ерөөсөө одоо Goldman Sachs-аас эднэр ингээд дээрвж чадж байгаа юм бахтай гэд инээ түрээдсэн байхгүй юу. Гэхдээ энэ одоо очиж бид нар энэ зээл чи Goldman Sachs шүү дээ. Тэнд патент байгаа шүү дээ. Тэгээ тэнд байгаа патентийг хүчинг бол гайцсан байгаа. Лицензийг. Тэр лицензийг бид яасан гэхлээр шинээр лиценз өгчөж байгаа байхгүй юу. Энэ гар үүрэг өгчөж байгаа нөгөө юу н дарахтаа тий. Одоо нөгөө ашигт малхалын дарахтаа наадтай шинээр өгчөөдөг. За энэ шүү дээ. Ийшээ өгчөж байна гэд сая энийг шүү дээ би эндээс сая сонсголоор үнэндээ учрыг нь олсон. Эхлээд би ерөөсө Goldman Sachs-ыг огт хардаагүй байхгүй. Ерөөсө учрыг нь олохгүйсэн. Тэгсэн чинь Goldman Sachs сая 700 саяыг хийцэн биш ашиг банкад хийчихэж байна. 700 сая ашиг хийхийн төлөө энэ эд нарт тэ одоо жилдээ 2 тонн алт олзуурладаг. За одоогийн ханшаар 270 сая долларын олзууралт хийдэг жилдээ. 270 хэдэн сая долларын олзууралт хийдэг энийг хайж шít авилгалд. Тэгэхээр авилгалд нь хайж байгаа байхгүй юу? Тийм учраас маш муурдаг Мянган-Баярын өмнөөс саяын Батхуу гарын үсгийг зурсаж байгаа хуурамч. Тэгэхээр би энэ гарын үсгийн энэ хуурамчаа гэж цагдаад өгж байгаа. Энэ хуурамч ингээд юм хийцэн байна гэрэгээд. Тэгэхэд цагдаагийн газар шалгаж өгөөгүй над. Эдийн засгийн цагдаагийн газарт өгж шít мөрдөн байцаагчтай. Эднээс чи улаан цай юм ингээд ловер хийгээд шít тэгээд. Энэ хуурамчаа ингээд хэний өмнөөс зурцсан байна. Мянган-Баярын өмнөөс Батхуу гарын үсэг. Эрдэнэтэд ч гэсэн ганц зэргийн өмнөөс зурцсан шít энэ чинь. Тэгээд
100 сая доллар стандарт банкнаас авсан шүү дээ. Африкийн. Тэгэхээр энд дээ шүү дээ энэ авилгал яриул. За юу. За энэ олоо бат шүү дээ. Жилдээ 2000 тонн алц олзруулж ийсэн ийм үйлдвэр. Тэ? Тэр үйлдвэрийг одоо ингээд зүгээр хуурамч гарав шиг зураад авчиж шүү дээ. Тэгэхээр тэрийг авилгал гэж гарцаагүй тэр батлагдана. Дээр нь шүү дээ. Энэ олооватыг авангуутлаа Samsung-д өгөөд Samsung-аас 30 сая доллар авцсан байгаа. Би тэгээд гараад шууд олооватаар очисон. Очисон чинь яг нөгөө бидний дараагийн ээлжинд олзуурлах нөөцөн дээр авчиад 100 метр хөрс хуултын шорог авч асгацсан байх гэсэн боддоо. Аргагүй шүү дээ. Махны ченж юм чи мэдэхгүй шүү дээ ерөөсөө. Нөгөө ингээд алтруул ингээд нүдэн ингээд улаагаал дайраал олзуурлаад шороогоо аваачаал нөгөө дараагийн олзуурлах нөөцөн дээр асгачаад тэгээд юу ч байхгүйсэн гэдэг байгаа байхгүй. Тэрийг чи ахаад зайлуулахад ахаад магадгүй 30 сая доллар авах хэрэг зардлага гарна шүү дээ. Тэгээд ингээд сүйт хийх ажлыг хийж байгаа байхгүй юу? Ерөөсөө л сүйт хий. Нөгөө авилгалаар авсан юм чи хүн ерөөсөө мэрэгжлийн биш хүн бид нар хэлж шүү дээ. Тэр үйлдвэрийн даргаыг бид нар чинь тэ ядаж л манай политехникийн дээд сургуулийн химийн анги төгссөн эмэгтэй хүүхдээр тавьсан тэр нь мундаг биш шүү дээ. Ажлыг чадчихна. Тэгэд энэ махны ченж үл чадахгүй байхгүй юу? Тэгээ энэ хүн чинь биш ингээд Зоос банк, Хадгаламж банк хоёр банкны эзэн болцсон. За юу. За тэгэхээр энэ чинь биш стандартаас 100 сая доллар. За юу Samsung-аас 30 сая доллар. За олоотын тэр алт ингээд асар их юм мөнгө олж байгаа биз. За тэр Samsung-ийн би яг очисон чинь за би буцаагаад өгөө чи одоо арай ийм улаан цагаан байх тээ гэж би хэлсэн байхгүй юу? Уулзаад. Тэгсэн чинь би 30% чинь буцааж өгье. Би ингээд Samsung-аас 30 сая доллар авцсан гэж байгаа надаа юу. Тэгээд тэр ховцоо эзэмшдгийг чи өрийг дарж өгье. Дээр нь штэ энэ би өөрөө өссөн. Нэг Мошко ходог гэдээ бас манай банкнд барьцаанд ирсэн байхгүй юу. Тэрийг чинь 4 тэрбум төгрөгөөр аваад өгье та нарт. Ингээд хамтраад ажиллая. Одоо бол ингээд буцаах ямар ч боломжгүй гэж хэлсэн. Тэгээд намайг хуурсан бас. Тийм учраас би жоохон дургу хүрээд байгаа байхгүй. Тухайн үедээ хүний имийг ингээд мундаг ерөнхий сайд ахаараа дээрэмж болно те. Тэгвэл ярьсантай байх хэвээр. Тэгэл зүгтгцэн дараа. За одоо би яг авч өгөх гэж байна энэ тэргээл. Тэгснээр дараа нөө эн чи гацрын хуурчээс аймаар юм биш та аймаар үнэтэй юм биш та би чи над ядаж нэг 40% нөхчих шиг те. Ингээд анууд чинь бол ингээд асар том баялагын эзэн байгаад нь шүү дээ. Тэгээ баахгүй бүгдийн шорон тэгээд булаагаад авцсан. За ингээд үргэлжилнэ. За тэгээд дараагийнх нь болоогүй. Энд чинь ингээд за энэ нөхөр чинь ингээд сайхан нэг дампур болчихж шүү дээ өөрөө. Тэ? Айчаад яг гол нөөцөн дээрээ айчаад нөгөө хөрс суултаа шороог асгачих шүү дээ. Тэр чинь асар их техник тэ 100 метрийн гүн их том талбайн хөрсийг айж асгацсан юм чинь ахаа тэрийг авах боломжгүй болчих واخгүй юу. Тэгээд ёстой тэнэг амт юм. Тэгээд тэр үндсэн ордны үйлдвэрийг будаа болгож байгаа. Ерөөсөө бүр ажиллагаагүй болгож шүү дээ. Тэгээ өөрөө сүулдэ нөгөө Оросуудтай хамтарч байсан гэсэн. Нөгөө Оросууд нь тэнэг дуурайх хаяа явчихж байгаа юм чи. Тэ? Тэгээ яг энэ ингээд өөрөө өрөнд ороод нөгөө банкад дампууруулаад тэ хоёр банк Зоос болон Хадгаламж банкны эзэн олон уут гээд үндсэн ордын уурхай эзэн байснаа ингээд шоронд орж байгаа маа. Тэгвэл гатал дараагийн хүнд нэ штэ хинлээ очиж байгаа. Алтан лөө. За энэ алтан. За энэ алтан болохсоор бид нар чинь нөгөө бас хөөр эрхлэх аж ахуй байхаас ахуулаад хамт явцсан. Маш сайн мэднэ би энэ. Алтан болвол бүр ингээд маш дотно. Бид нар ч ерөөсөө мөнгө карман ихтэй гэсэн үг. Байнга ингэж ажиллаж байсан. Тэр таймих, арих гэл энэ нөгөө юун дээр бид нар бол ингээл яг л нэг үеийнхэн нэг оныхон ч бид нар чинь ингээд дотн найз анханасаа ингээд явцсан. За алтан бол мэдээж ойлгомжтой. Миний ард нэм дарж байгаа л гэдэг. Ямар ч юм байсан. Нэм дарж ишүүл гэдэг. Тэ. Тэгээд ийшээ очиж байгаа олоо очиж. За юу алтан авчиж байгаа. За яг алтан бол яг нэг тэр зайлууд насурцсан шүү дээ. Ингээд би нэгдүгээрт ингээд яриад байгаа маань хүмүүс байхгүй болчдөг. Тэгээ амьд дээр нь юмнуудын ингэж ушийг нь олохгүй насурцсан бол тэгэл өнгөрчдөг байхгүй юу.
Тийм учраас алтантай юм ярихгүй. Яг нь алтан бол манай инхтэргээр анз энэ тусалж исэн. Надтай ярьсан би бол тусламж авахыг хүсээгүй. Ягаад гэвэл олон хоттой чигээр их том асуудал бий гэд. Тэрийгээ дараа бол яа хоёлаа гэд. Ерөөсө тиймэрхүү байдалтай. За тэгээд одоо ингээд энэ бидний чинь одоо намайг чи ялангуяа яал өгсөн хүн чинь шүү дээ. Ингээд гол ингээд тэр энэ ингээ явж явж бидний юу болоод ердөөсөө оюутлах байгаа байхгүй юу? Цаана нь шүү дээ. Та нар харж байгаа Goldman Sachs банк 700 сая ашиг хийх гэдэг шүү дээ. Тэгэхэд бол тэнд байгаа 2 сая долларын тэр дутуу төлөлтийг огт тоохгүй шүү дээ. Ерөөсөө заргалдахгүй байна. Тэрийг би бүр гайхаад байсан чинь 700 сая ашиг хийж яхад байна шүү дээ. Тэр 2 сая долларыг зүгээр эднэрт хайж байгаа байхгүй юу? Та нар. Тэгэхээр одоо энэ оюутлогоо чинь гэрээ чи өөрөө юу болчихж шүү дээ. Нэг гэрээд одоо оролцогч авилгал авсан нотлогдох юм бол гэрээ хүчингүй болно гэдээ олон улсын зарчим биш шүү дээ. Энэ бол гарцаагүй баримттай авилгал байгаа биз? Энэ чинь ингээд 2000 тонн алт асар том авилгал үүсдэг энэ чинь. Юу нэг 7 хаус маус баярын те. Тэр чинь бас цаашаа байгаа үстэй. Ийм том авилгал явагдсан шүү. Годтой батлагдсан зүйл энэ бол. Тэртээ түрүү дансан ингээд эднийх эзэмсэжсэн. Энэ хамгийн сүүлд бол энэ алтан. Алтан дээр байж байгаад одоо ингээд нөгөө юу болоод байгаа юм баг төрд эргүүлээд авч явах шиг байна. Тэгээд тэр дараа нь ярина. За энэ тэр үед сангийн сайд баяр цагт байсан. 8 онд биднийг хосч яхаа тий. За тэгээ яг үнэндээ Анод банк чи мутцаад исэн биш. Ердөөсөө яг үнэндээ 2008 онд дэлхийн нийтийн хямрал байсан. Энд бол хэдийн зоос бол ингээд хаалгаа барьсан. Голомт баг маш хүнд байсан. Тэр үед шүү дээ шууд Анод банк гэдэг ингээд наранхүү ингээд лоозон бариулаад зогсоцсон шүү дээ. Ардын ортолт. Зохиомол хийсэн байхгүй юу? Анод ихсэн мөнгө бариад авахлаар хадгалмжгүй усууд тий наранхүү мон урааны наранхүү тэгс яагаад гэвэл мон урааны наранхүүгийн тэр газрыг бид нэр сайхан бэлэгт 20 тэрбумаар зарах гэжсэн байхгүй юу? Одоо энэ дүнжин гар үед манай барьцаа бас тэгж банк ч юм аа мэдэн шүү дээ. Тэгвэл бол тэрийг заруулахын тулд банкыг унгасан байхгүй юу? Оролцсон гэсэн үг. За энэ оролцлогод байна шүү дээ. Баяр цагтыг оролцсон гэж боддог. Яагаад гэвэл оюутлогын гэрээг хийх хэрэгтэй байсан юм. Гол найруулагч гэж би боддог. Их ариун сая ялангуяа тэр энэ ТV билүү тэрүүгээр ингээд их ариун болцол яриад байлаа. Юмугаар хэлцүүлгэнд сонсгол дээр нэг ариун хүн энэ хүн яасан бэ гэхээр шүү дээ ингээд сэтгүүлчд очоод энэ хүнээс ингээд зоосод энэ голомтод та нар туслаад байх юм те мөнгө өгөөд энэ Анодод яагаад туслахгүй байгаа юм бэ гэж асуусан. Энэ тэрүүгээр маш их гарсан тэр үед. Тэгэхэд энэ хүн Монгол банк хүсэлт гаргавал бид нар туслахад бэлэн байна л гэдэг үг хэлчихсэн. Тэгсэн мөртлөө цаанаа сангийн яам дээр манай 40 тэрбумыг зарцаацаад байсан. Манай нөгөө зам тавьсан компани шүү дээ Монруудаас авахлаад. Тэдний мөнгө чинь зээлээ төлөх хэрэгтэй байхгүй эргээд. Тэрийг ерөөсө гаргахгүй. Ерөөсөө л энэ Анод банкыг унахчих юм бол оюу толгойн гэрээг зурх ингээд юу нэгтгэх гэдэг шүү дээ. Тийм учраас эднэр тэр 8 онд нухаж аваад 9 онд гэрээгээ хийж байгаа байхгүй юу? Зүгээр л цэвэр ийм дээрэм лөвөр байгаа ч та. Энд нь шүү дээ бүр дэлхийн 1 номерын банк аудитын компанид орсон байл яг. Энд чи бүр ингээд хоёулаа дэлхийн 1 номер шүү дээ. Анаад яаж чадахгүй шүү дээ энэ чи. Тэгээ нэг Монгол банкын чинь дарамтлал нөгөө ерөнхийлөгч Талигаа Чулуунбатын чинь бас л энэ Goldman Sachs те KPMG энэ чинь олон улсын валютаасан дэлхийн банк чинь дарамтлаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ найруулгыг би баяр цагтыг хийсэн гэж зүгээр л таамаглаж байна. Яагад гэвэл энэнийг тийм юм хийчих ухаан тэр баяр нямдарч энэ байхгүй байхгүй. Энэ бол цаад тэр Goldman Sachs-та тэ
тэр оюутлогын тэр цаад нөгөө нөхдүүдтэй ярьж тэр чинь нөгөө 90 тонтой байгаагүй шүү дээ. Энэ дараагийн худалдаа авсан нөхдүүд. Тэгээд дээр нэмээд хэлэхэд энэ дэс чинь биш шүү дээ. За Goldman Sachs 700 сая долларын ашиг хийчихэж байна. Гэтэл Фридланд хэдэн тэрбум хийсэн бол тий 28 сая долларын өртөө ирсэн хүн чинь аудит хийлгээд авахгүй шүү дээ. Тэрийг 5 сая доллараар авч шүү дээ. Худалдаж. Өөр ингээд төөрөлж. Ингэхлээр эн чинь өөрөө ингээд асар том санхүүгийн залилан тий авилгал яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бүхэн чинь биш шүү дээ. Учрыг олох юм бол бид энэ оюутлагын эзэн болох бүрэн боломжтой. Хууль зүйн хувьд тийм ээ. Маш гоё тийм боломж байгаа биз Монгол улсад. Тэгээ эндээс нь эхлээд дараагийн тэр харамгтай орд энэ бүх ордууд энэ жишгээр явах байхгүй юу? Энэ алдаан дээр бид нэр ингэх ёстой. За энэ би бол бодож байна. Бид нар шиг те эднэр бол ерөөсөө бид нар шиг тэгэж те доромжлуулаагүй тэгээд бид нар шиг ядраагүй бид нар дөрвөн хөлтлөө ажил хийдэг байсан. Чангар шорон. Дөрвөн хөлөөрөө мүлэгтэл те хөл дээрээ тогтохгүй болсон ажил хийдэг байсан. Тэгж ядраагүй бид нар шиг өлсөөгүй. Бид нар шиг даараагүй. Үнгээд хөлдөгчгүй те. Эднэр зүгээр энэ нээлттэй шорон гэдэг шүү дээ. Одоо нэг зүгээр жирийн шорон, цэцэрлэг гэдэг байхгүй шорон. Тийм шоронд нэг орсон болсон баярын тэр. Тэрийг нэг гомцсон чих шиг. Бараг баашинтайгаа очиж орчоод баахан үйлчлүүлж асруулчаад их гомцсон гэдэг байгаа байхгүй. Чи 2 тонн алтны авилгал авчаад те. Юу яриад байгаа юм бэ? Тэ? Тэгээд тэр хүний юм дээрэмдэд авчиж штэ. Эн чинь байж штэ. Олон жилийн хөдөлмөр штэ хүний тэр үндсэн ордын үйлдвэр байгуулна. Тэрийг чи ингэж олзуурлна гэдэг чинь. Тэг хэвээ ажиллаж ирсэн юм. За ийм байгаа. Тэгэхээр оюут толгой дээр бид нэр ингээд шударга ясыг тогтоож чадах юм бол бид цаашдаа Монгол улс мандан бадар Монголдо сайхан амьдрна. Тэгээд за одоо ингээд энэ олон урт ингээд бид нар ингээд би энийг яагаад ярих болсон гэхлээр ялангуяа энэ яриа тий эднэр биш ингээд одоо бид нар олон уутыг бүтээсэн гэдэг нь шүү дээ. Олон уутыг Анод банк санхүүжүүлсэн өөр ямар ч оролцоо байхгүй. Тэгээд өдөрт 5-6 кг алт олзуурлаад хэвээ явж исэн. Тэрэнд итгээд Goldman Sachs банк саяын тэр 700 сая долларын ашиг олдог. 50 сая доллар их өгсөн. Тэрний 30 саяыг аваад хэрэгэлчээд 28 саяыг эргээд төлцсөн байхад тэр ордоо алдчихж штэ бүр. Буюучгүй. Боддоо та нар бүхэл бүтэн үндсэн орд дээр нь үйлдвэр Эрдэнтийн дараа хоёрт орох химийн үйлдвэр. Тэгээд зүгээр л цаасын хүчингөө олгоо шинээр бичээд өгчдөг. Тэгээд нэг махны ченж тавьчихдаг. Солиотой байгааز ядаж нэг мэрэгжлийн хүн тавьсан бол тэр чинь ажиллах байсан байхгүй юу. За тэгээд дараа нь ингээд олон оч ингээд дамжиж яваад нь шүү дээ. Justin Батгүй дараа нь энэ алтчин компани тэр. Тэгээд энэ бол яг ерөнхий сайдаас ерөнхий сайд ч яг асуудал үүсээд ингэ бодлоо хууль зүйн сайд руугаа шилжүүлчихэж байгаа байхгүй юу. Нөгөө дээрэмдсэн юм. Хулгай хийсэн юм. Тэгээ хууль зүйн сайд нь хамгаалсан байгаа. Тэгээд ингэж явж байгаад одоо эргээд нэг Монгол банк тэрийг олж авч явах шиг байгаа. Тэ? Нөгөө өрөндөө. Эн чинь нөгөө тэгээ энэ ингээд төлөлт болжээ. Тэгээ төлөлт болоод тэр чинь мэдээж ажилуулаад байх юм бол дорн төлчих шүү дээ. Тэгэн гутал миний нэг дургу хөрсөн. Ядаж ингээд тэрийг олж аваад бидний бүтээл шүү дээ. Төлөөлж байгаа юм бол манай инхтрийн тэр нэг 20 саяыг төлөх хэрэгтэй шүү дээ. Эхний ээлжинд. Тэгээд их чөлөө өгөх хэрэгтэй шүү дээ. Инхтэр гүр харан цоёр байж та насаараа онцорсон ямар ч ураг хизээч шоронд орох улсууд биш. Маш шудраг тий. Сурлаг, сахилга бат бүх юм онц. За социализмын үед бол шоронд орно гонжин жоо. Эрдэмтэн болон тэр. Сая ингээд чанарын шоронд орчиж байгаа байхгүй юу. Тэгвэл ядаж одоо энийг буцааж төр авсан юм байна Монгол банк. Авсан болоод хамгийн түрүүнд Анодын өрийг хаах хэрэгтэй байхгүй юу. Гэтэл одоо хамгийн их өртөө хадгаламжгээ саяын тэр
Батгүй хулгайчийн мөнгийг төлнө гинэ. Тэр нь хадгаламж маг асар их өртөө илүү анадаас илүү их өртөө учраас одоо хадгаламж банкнаас төлж эхэлж байгаа гэж байгаа. Манай ийм засгийн ажиллагаа шүү дээ. Ингээд түр ерөөсө засахгүй шүү дээ. Энэ шудраг юм гэж ерөөсө байхгүй байгаа юм. Энэ би зөв хүрээд ингээд эхэлж байгаа байхгүй юу? Одоо тэгэхээр бид нар ерөөсө тэр энэ олоо бат яг уу тэр юу оюу толгоогоо одоо авах цаг нь болцсон юм биш үү? Нэр гав уийг сайдээ хэлдэг үний юм бэ. Тэр үед би авцсан бол шал дэмий яасан юм бэ. Одоо авахд бол одоо ингээд энэ чинь шудраг шүү дээ, тэ? Бид нар бол шударгаар монголчууд хуулийн дагуу бүх юмыг шалгаад тэгээд энэ нөхдүүдийг тэр бидний байсан чангагийн шоронд ялангуяа намайг биш бүр чангагийн чанга зөө нөгөө юу тийсээс багнуурын тэр чинь чангагийн чанга гэж өгдөг байхгүй. Тэнд хийсэн. Тэнд штэ ядрааж өлсөөж дааруулж үзүүлэх хэрэгтэй байхгүй юу? Энэ авилгалчтай. За ингээд энэ сая мэдээ явж байгаа юм л да. Оноос 2015 оны оронд чинь Анод банкн дээр эрх хүлээн авагч томилогдоод татан бөөгдсөн байдаг. За энэ татан бөөгдсөн банкны үр төлбөр тооцож хамгийн их дүнтэй буюу 23 тэрбум. За шүүгэн шийдвэрээр баталгаажсан 19 тэрбум төгрөгийн аварлагыг Монгол банк өөртөө шилжүүлж авсан. За энэ ямар байгууллага гэхээр та бүхний одоо мэдж байгаа хчлан Олоо бат гэдэг компани байгаа. Алт болон бусад ашиг нотны тусгай шүрлэлийг эзэмшдэг. За энэ байгууллагуудын 2015 оноос 2009 оноос хойш тооцсон шүүгэн шийдвэр гарснаас хойш сүүлийн бараг 17 жил ямар нэгэн өөр төлбөр одоо Монгол банкнд иргэн төлөгдөөгүй. Хадгаламж банкны эрх хүлээн авагчдын хамгийн өндөр дүнтэй энэ эрх хүлээн авагчид аварлагыг актив өргөд удирдах гэрээгээр шилжүүлсэн байгаа. Одоо ингээд сүүлийн 1 жилийн хугацаанд 5 тэрбум амжилттай барагдаад за ингэснээр цаашаа энэ бидний одоо гаргаж ирсэн шийдвэр нь илүү амжилттай үр дүн төрснээр нь авлагыг богино хугацаанд барагдуулах ийм ирээдүйтэй үр дүнтэй ажил болж байна гэж бид харж байгаа. Тэгээд энэ штэ та нар харж байгаа энэ эрх хүлээн авагч хадгаламж банкны эрх хүлээн авагчд өгчөж байгаа байхгүй юу? 17 жил төрөөсө төлөөгүй гэж олоо. 17 жил тэгээ хэн авч ирсэн? Мэдээж энэ баярын нөгөө хэн? Батхүү. Тэгээд дараа нь болохоор Нямдоржи алтан. 17 жил ингээд аваад исэн биз дээ. Тэгээ одоо энэ чинь одоо ингээд би одоо ингээд Монгол банк авлаа. Тэгвэл энэ нэг богино хугацаанд барагдуулна гэж байгаа энэ өрийг. Тэгэхээр хамгийн их өртөө нь энэ Батхүү гаргадаа. Энэ бол одоо хамгийн их өртөөгөө учраас энийхийг хийж төлнө гэж байгаа байхгүй юу? Хөө энийхийг биш. Эхлээд инхтрийнхийг төлчих хөөе. Эний чинь бүтээсэн хүн, хийсэн хүн. За юу. Тэгээд тэрийг нэг Америк явах хэрэгтэй болгоч. Эний чинь биш үү? Анханаас нь мөнгө оруулсан хүн инхтэр чинь. Өөрөө Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрт автоматжуулалтын инженер байсан 7-8 жил тий. Тэгээд энэ туршлагаараа энэ үйлдвэргээ ойлгоход хамгийн их оролцсон хүн баггүй юу? Санхүүжүүлээд оролцоод ингээд. Тэгвэл ядаж энээс одоо ингээд энэ хулгайчудаас Монгол банк энийг авсан болвол эхлээд энэ үүсгэн байгуулсан инхтрийн өрийг дар гэж хэлэх гээд шүү дээ. Энэ шудраг ёсонд нийцсэн тий. Тэгээ сая ингээд 5 тэрбумыг авсан юм байна тэндээс. Тэгэн готлоо тэрийг энд өгчөж байгаа юм байна. Энэний өрөнд тий. Гүр дэндүү энэ хулгай дийлдэхгүй байна. Энэ улс төртэй холбогдсон хулгайч гэдэг чинь биш ингээд. Гүр ингээд хулгай юм. Дараа нь шүү дээ ингээд эргүүлээд авахлаар өөрийнхөө өрийг төлөвлөнө. Дэндүү байгааз нөгөө баялаг бүтээсэн хүнээс юу ч хорогдохгүй. Тэ? Ингээд тэр банкын чинь зарыг ихлээр заруулахгүй. 150 сая доллар Монгол банкн дээр байршуулчаад Анод банкыг авъя гэдэг хаад өгөөгүй шүү дээ. Тэр Швейцарын санхүүгийн байгууллага. Тэгэхээр тийм сонин гарав тий. Тэгээ ингээд ерөөсөө хууль зөрчөөд шоронд хийж байгаа. Унгаарчж байгаа тий. Энэ ингээд эхнээсээ ахуулаад энэ үйл явдал бол ерөнхийдөө би эцэст нь хэлэхэд энийг биш үү? Дэлхийн 1 номерын банк удирдсан байна энэ ажиллагааг. Goldman Sachs-ийн одоо менежерүүд гэдэг юм уу те. Тэрнтэй бол хамгийн их ойр ажилласан өмбөрл оюутлагаар дамжаад энэ хэн юм бэ наа? Сангийн сайд байсан
баяр цогт тий. За энэ баяр цогтл би найруулсан гэж би дотроо таамаглаж байна. Ягаад гэвэл бусд нь ухаан хөрөхгүй. Энд чи амар тийм туршлагатай байгаа байхгүй. Бид нар дээр шүү дээ. Мэдэхгүй шүү дээ. Би над дээр бас нэг 20 сая тавьсан байсан. Тэгээд энэ юу 20 сая вэ гэхлээр шүү дээ. Инхтэр ч мэдэхгүй, гуранц ч мэдэхгүй. Тэндээс 1 сая төгрөгч надтай холбоотой тайлбарлаж чадахгүй. Тэгээд насаар нь ингэж дарж байгаа байхгүй юу? Эний чинь яг тэр Goldman Sachs-ын тэр л санаа өгнө, ийм санаа. Наад хүнээ 200 жил төлөх өрн дунаг гэж байгаа байхгүй юу? Инхтэр ч 200 жил төлнө гэдэг байгаа шүү дээ. Тэгэж ингэж хийдэг вэ шүү дээ. Энэ туршлагатай улсууд чинь. Тэгэж энэ улсууд оролцож шүү дээ. Тэ? Ийм улсууд байж тээ. Тэгээд эргээд одоо улс төр яриаал те. Энэ эдийн засаг яриаал үүдээр энэ дараагийнхыг ахаал нохно шүү дээ эднэр чинь. Яг л давтна. Гур маш хурдан тэр зайлуулад байх ёстой газар нь авчих ёстой байхгүй дэр. Энэ бол би дандаа баримттай юм ярьлаа шүү.